засгийн газар огцорсон шүү дээ тий. Тэгэхээр ер нь цаашдын ерөнхий сайд шинээр томилогдох асуудал яригдчих чинь. Тэгэхээр таны хувьд хувь гишүүнүүд ер нь цаашдын засгийн газар ямар хүн одоо удирдаасаа гэж хүсэж байна. Энэ дээр бас өөрийн байр суурь. Тэг яг би бол одоо яг ямар засгийн газар хэн болох талаар бол үндсэндээ бол ямар ч мэдээлэл алга байна. Бүх хүмүүс л яг надтай адилхан тийм байгаа л ах гэж бодож байна л да. Өчтөрхөн шийдвэр гарсан учраас тэгээд зүгээр яг миний одоо мэдэрж байгаа мэдрэмжээр юу вэ гэхээр ер нь нэг ийм одоо тасралтгүй л одоо нэг юм сайд болж яадаг тий. Болж л байдаг, явж л байдаг, бүр нэг юм дүүжирчгсэн чихэн дүлээ гэдэг юм уу те нэг ийм одоо сайдуудаасаа болиосоо нэг хий бүтээ те одоо муу ч гэсэн хүн чинь нэг ийм байдаг шээ нэг хийч хэмсэн одоо нэг ажил хийч хэмсэн гэдэг нэг ингээд зүтгээд байгаа хүн чинь нэг санаал нэг ондоо байдаг да те тэгэхээр нэг тийм хүмүүсээрээ сайдаа хийгээсээ хийлгээсээ яагадгүй бид нар чинь ингээд нэг ийм маш олон ажлуудыг энэ 4 жилийн хугацаанд ард түмэндээ хийж өгнө гэдээ амлчихсан, мөрийн хөтөлбөр гарчихсан, хамтарсан засгийн газар байна уу? Тэр одоо үйл ажиллагааны хөтөлбөрийг гарчихсан. Тэгэхээр тэр дээрэс нь ингээл 25 оны хөгжлийн хөтөлбөр, 26 оны хөгжлийн хөтөлбөр гэж гардаг. Тэгээ тэрний төлөө тэрийг хийх юмсан гэдэл ингээл өстой байж чадал гүйж байгаа нэг юм эрч өвчтэйч гэдэг юм уу? Нэг тийм хүн тавиасаа л гэж би зөвөр чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгэхээр одоо зөвөр яг миний өнгөрсөн хугацааны мэдрэмж ямар байсан бэ гэхээр нэг одоо ингээ те би бол одоо байнга сайд болж байдгийн би л болох ёстой гэх бүр ингээд нэг юм юу гэдэг чимдээ нэг тийм эрч хүчин буурчихсан ч гэдэг юм уу гайхалтай тийм хүмүүс битгий болоосаа л гэж би хүсэж